бүсэлгээний бүс дээр 26.8 га. 12 сумын газар нутгийн хэмжээ 4907 га талбай байсныг 2020 онд улсын хурлаар хилцсэн 10,642 га болгож хөлийн цэсийг шинжилэн тогтоосон юм а. 12 сум шударгын таман газраас Виктор МЭП хязгаарлалтмал хувьцаат компанитай гэрээ байгуулсан нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг шинээр боловсруулсан. Өнөөдөр сумын иргэдийн төлөвчдийн хурлын ээлжид 11-р хуралдаанаар эцэслэн батллаа. Төлөвлөгөөнд 3 томоохон ажлыг багтаан гүйцэтгэжээ. Тэр наривчлалтай юм агаарын зургийг бид нар ингэж нийлүүлж өгч. За энийг бол бид нар нийт одоо энэ уулахыг энэ хэсгийг хасаад бид нар нийт 10,600 орчим гадалбайтайгаас нийт 9,700 гадалбайтаар бид нар өндөр наривчлалтай агаарын зургийг бид нар авлаа. Хуучин бол манай сумын одоо ийм байсан бол одоо ингээд шинэ хөлийн цэрд нэмэгдээд одоо ийм том ингэж одоо болж ингэ хэлсэн байгаа. Тэгэхээр одоо энэ хэлсэн нутгад одоо цаашдаа бид яаж хөгжих ямар чиглэлээр байх вэ гэдэг дээр бид нөө одоо чигүүргийн бүсчил буюу одоо бид нар нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний бүсчлийг бид нар тогтоож өгсөн. За энэхүү бүсчлийг одоо бид нар энэ агаарын зургаа үндэслээд бид нар 10,000-ны наривчлалтай байр зүйн зурглал, за зарим газар бид нар 5,000 масштабтай байр зүйн зурглалд энийг үндэслээ. За мөн одоо бусад одоо үнэлгээний үндэслээд одоо энэ нутаг дэвсгэрийн төлөвлөгөөний чигүүргийн бүсчлийг бол бид нар төлөвлөө. Төлөвлөгөө хийснээр газар олголтыг зохион байгуулалтаа болгож зориултын дагуу ашиглах нөхцөл бүрдэж байна. Мөн хөгжлийн төлөвлөгөөг захим системд оруулж иргэд мэдээлэл авах ил тод нээлттэй байдлыг хангах юм а. Тарвайр өөрөө газар зүйн байршлын хувьд хэвтээ тэнхлэхийн зам байр өнгөрдөг. Монгол Улсын хэмжээд сайхан Монголоо Баянгол 12 гэсэн замын өдрөөр шууд холбогддог юм босоод өнгөлгийн зам. А 3 дахь зам нь бид нэр шивээ хөрөнгийн бомбоор богд сум 30-гаар дайраад 12-ын бомб. 3 урдаас нь бас бомбууд орж хогтлолцуулж байна. А хойшоо бид нэр хожирт сумын 45 км замыг барьчих юм бол эргэжил ашиглалтанд оруулах юм бол булганы бомб, завхны бомбоор ингээд хойшоо хоёр гарна. Энэ тээвэр логистикийн энэ оновчтой үед нь бид бас энэ төлөвлөлтөө хийгээд тээвэр логистикийн төвийн газрыг баталж авч байна. 10 их хотын суурьшлийн 3 дахь том бүсийг хуучин цагаан алганаас хойшоо 400 га талбайд төлөвлөсөн. 20,000 хүн амьдрахаар тооцсон байна. Мөн ногоон байгууламж амралт аялал жуулчлалын бүсийг 1498 га, хөдөө аж ахуйн бүсийг 1801 гад төлөвлөд байна. 12 сум 2019 онд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө баталж байсан бол энэ удаа газар нутгийн хөгжлийн төлөвлөгөөгөө инхүү баталлаа.